Тэгвэл дараагийн ойлголт нь болохоор failure sync гэдэг ойлголт байна. Failure sync. За бидний үзээд байгаа ер нь бол гол ер нь бол яг арилжааны степ бол дандаа арилжааг дандаа swing point-уудыг эвдсэний дараа арилжаанд ороо гэж яриад байгаа шүү дээ, тийм үү? Swing point-уудыг эвдсэний дараа арилжаанд ороо, swing point-ууд дагаж арилжаанд ороо гэдэг тохиолдол байна. За гээд тэгээ ярьсан чинь байна шүү дээ. Тэгсэн чинь одоо энэ өчигдөр яг үүссэн л дээ. Энэ нөхөр энэ доор энэ ловыг аваад тий. Тэгвэл яг энэ лов авч явах хөдөлгөөнд үүссэн swing high point-ууд маань хаана гэдэг бүгдээрээ харъя. Swing high point. Хамгийн сүүлд үүсгэж байгаа swing high point энд ш тарда энд. Тэгвэл бид нэр ханшиг одоо энд явж гин тий. Энийг эвтгэхээс нааш бид нэр энд ингээд long арилжааг харж чадахгүй байгаа даа шүү дээ, тийм үү? Тэгвэл энийг ирээдүйд эвднийг бид нар мэдэхгүй шүү дээ. Энэ эвдэхгүй ингэж орж ирснээр ингээд явчих болно шүү дээ, тийм үү? Энэ fairly gap-ууд ч байна, энэ order block-ууд ч байна, тийм үү? А гэтэл ханш дээшээ энийг эвдэхгүйгээр ханш хүчтэй унж орж ирснээр ингээ яваад шүү дээ. Энийг яаж тайлбарлах? Энийг яг яаж тайлбарлах? Би эндээс оролт хиймээр байна. Би эндээс оролт хиймээр. Би эндээс оролт хиймээр байна. Гэтэл би эндээс оролт хийж чадахгүй байгаа тийм тий. Энийг яаж тайлбарлах юм гэдэг асуулт гарч ирнэ. Тэгэхээр энийг тайлбарлахын тулд одоо бүгдээрээ failure swing гэдэг ойлголт гарч ирнэ. За. Одоо энэ сүүлийн хөдөлгөөн дээр бидний failure swing маань энд байгаа даа. За тэгээд жижиг цаг дээр харуул энэ насны failure swing байгаа. Мэдээж эдгээр жижиг цаг дээр бол failure swing тийм үү? Яг одоогийн яг бүгдээрээ time frame хамаарахгүйгээр яг одоогийн яг chart нь яг энэ price action дээр арилжааг хараад үзье. Тэгвэл биш тийм. Энэ хөдөлгөөн яага ийшээ орж ирээд энийг авахгүйгээр явчихва. Энэ бидний дараагийн swing low point байгаа тийм үү? Энэ бидний дараагийн swing low point байгаа. Ханшгүй бидний одоо бодол одоо өчтөр хүртэл миний арилжаанд орсон бодол тухайн үед арилжааг харж байхдаа бодол юу байсан бэ? Энэ нөхөр зүгээр л энэ хөдөлгөөний retracement хөдөлгөөн гэдэг. Энэ expansion хөдөлгөөний retracement хийгээд энэ хавьд байгаа яваад байна. Одоо энэ түрүүний нөгөө turtle swift те түрүүний нөгөө нэг энд бас жижиг зэрэг үүсэж чинь энийг эвдэж орж иж байгаа энэ хөдөлгөөн тийм үү? А гэтэл том цагаар болохоор ханш энийг авахгүйгээр энэ swing point-ийг шүү дээ. Энд чинь мэдээж нэг swing point үүссэн мэ те. Энэ ардаа 1 2 3 те. Энэ 3 swing point. Энэ swing point-ийг ханш ахиж үүсгээд бидний бодол бол юу вэ гэхээр энд swing high үүссэн байна. Одоо тэгвэл ханш яах нь ингэж явах юм байна гэж бодно тийм үү. А гэтэл зах зээл өөрөө тийм үүсэхгүй. Зах зээл өөрөө унж орж ирээд энэ swing point-ийг failed гэж байгаа байхгүй. Тийм учраас failure swing гэж яриад байгаа. За бүгдээрээ тэгвэл одоо яг арталт нь нугатаад байгаа log-ыг яаж ойлгох юм бэ гэдэг талаар үзье. За эхлээд long талтай. За мэдээж institutional reference point буюу одоо ер нь бол яг л нэг том цаг дээр нь order block юм уу, mitigation юм уу, fairly gap юм уу, тэр нь бидний өмнө үзсэн ханшуул эндээс reaction авах боломжтой гэдэг бүсүүд доош дандаа том цаг. Манайх энийг сайн ойлгохоор дандаа том цаг шүү. Ерөөсөө жижиг цаг дээр ирээд жижиг цаг дээр нэг өмнө үүссэн бүр 1 минутын fairly gap татаж ярьсан энэ дээр ингээд reversal хийгээд тийм ерөөсөө харахгүй. Ер нь chart type маань арилжаанд бол одоохондоо 1 минут биш 5 минут, доотлон 5 минут. За тэгээд ялангуяа institutional reference point-ийг бол дандаа 1 цагийн 4 цагийн daily-гийнхийг харна шүү. За. 1 цагийн order block дээр ханш 1 цагийн fairly gap дээр ирснээр одоо яг 5 минутын дээр ийм дүрс үүсгэж ийн л гэж төсөөлнө гэсэн үг. За тэгэхээр failure swing буюу одоо ханш ингээд дээшээ өсөж чинь тийм өсөөд энд нэг swing point үүссэн те swing point-ийг хийчлээ те. За тэгээд бас нэг swing low те swing low хийчлээ, энд swing high хийчлээ тийм үү. За тэгэнгүүт одоо бид нэр яг бодол юу вэ? Яг одоо бид нэр одоо энд ингээд бодож байгаа бодол юу вэ гэхээр эндээс ханшиг бид нэр ахаад дээшээ явна гэж бодно те. Оо энэ ахаад энэ хаяа авахаар явна гэж. А гэтэл биднэрт юу байгаа? High time frame-ийн reference point байгаа шүү дээ. Reference point гэж биш энийг ингээ ханш ерөөсөө эвдэхгүй гэж үзсэн тийм үү. Ер нь ханш одоо энэс ахаад доошоо явахгүй, биш дээшээ явахгүй. Нөгөө талдаа цэцэн за ханш ерөнхийдөө бол энэс доошоо явахгүй гэж үзсэн тийм. Яагаад гэвэл энэ хөдөлгөөн маань тийм биш дээшээ явна гэж үзэн шүү дээ. Одоо буруу очиж. Энэ нэг ханш ингээ үүсчихэнгууд одоо бидний бодлол за ханш олон ингээд дээшээ явна гэж үзсэн. А гэтэл яг үүндээ бол зах зээл өөрөө байнгын 110 арилжаа байлгаад 10-аас 10-аа ингэж явахгүй байх нь шүү дээ. Тэрнээс таална юм. Магадгүй бага хөрч. Стандарт тренд эргэлтийг хийх нь шүү дээ, тэ. За тэгэнгუთ одоо бүгдээрээ энэ дээр юу гэж бодох вэ гэхээр яг төрөний лог заяа. Яг төрөний лог. Энд нэг short term log тэ. За энд нэг high байгаа. Тэ? Нэг high. За энэ юу гэдэг all high. За
өөр тий одоо юу гэдэг юм бидний fairly gap order block ч юм ямар нэгэн байдлаар энд ингээд нэг зүйл байгаад. За тэгвэл тийшээ орж ирээд ханшийг одоо яг энэ ханш ингээд ийшээ унтсан байна гэдэг маань өөрөө юу ах нь вэ? Энд яг нь өөрөө бас түрүүний хэлдгээр яг энд нэг арилжаануудыг хийцсэн биш тийм арилжаануудын ордер орсон байна тийм үү? Ордер ороод ханш унаад ш тий. Баядаад сэлдэж байгаа юм ордерууд орсон биш тийм үү? Яг түрүүн яг өмнөх логикоор. Тэ өмнөх логикоор ханш бол нэгэд ордер. За тэгвэл бидний яг бодол бол юу вэ гэхээр энийг бид нэр энэ нь шүү дээ. Одоо энийг retracement гэж бичсэн байна тийм үү? За болохоор бидний яг бодол бол өөрөө за одоо энэ ингээд юу хийсэн юм чинь short term high end хийгээд short term low end хийгээд ханш ахаад ингээд дээшээ орж ирээд энд ингээд short term high ч юм уу тий swing high ч юм ханшиг хийнэ гэж бодож ирсэн чинь яг үнд бол ханшиг энийг эвдсэний дараа шүү дээ. Энэ эвдэд ороод ирж шүү дээ. Одоо энэ эвдэр тэнгуул бид нэр энийг дараа нь бодох нь энэ retracement байсан биш гэж бодож тийм яг одоо дараа нь тий бид нэр энийг энэ retracement байсан биш. Энэ expansion яваад энэ retracement ороод энэ retracement маань одоо өмнөх high тий одоо энэ alt high. За өөр юу гэдэг за энэ нөгөө нэг мөртлөгөө мөр зүр биш шүү манайхан тэгж ойлгож ерөөсөө болохгүй шүү. Энэ одоо resistance level те энэ одоо тааз маань хаан чиж болно. Энд дээр чиж болно, энэ дээр чиж болно, энэ дээр чиж болно заяа. Би зүгээр яг энэ дээр ингэж хилээд байгаа санаа нь болохоор яг энд нөгөө нэг ордруудыг цуглуулахын хилээд байгаа шүү. Энд нөгөө нэг buy болон sell-рүүд ордрууд энд ингээд гаццсан те. Гацчаад тэд нэр юу гэж бодох вэ гэхээр яг адилхан. Ийш ордвол би break-in болгочмоор байна тий. Ийш ордвол би break-ийг алж байгаа хаач мэн гэж бодсон чинь ханш юус ийш орж ирэхгүй. Яг энэ бүс рүү орж ирэхгүй. Орж ирэхгүйгээр доош орж ирээд одоо яв тийм үү. Аскул бүр зарим үед ийш орж ирэхгүй зүгээр эндээс ч явж болно шүү дээ тийм үү. Эндээс ч орж ирээ ингээ явчих болно. Fail хийсэн гэдэг. Энийг failed чинь гэсэн үг. Энийг failed чинь. За тэгэнгүүт бид нар юу гэж бодох юм? Одоо бид нар яг энэ дээр ингээд арилжааны боломж бидний арилжааны боломж юу гэж бодох юм? Бид нар болохоор яг энд ингээд арилжаа ингээ ханш ингээд эндээс те ингээд унжийн унангууд бид нар хизээч энэ дээр сэлдэж чадахгүй шүү дээ тийм үү. Энд дээр хизээч сэлдэж чадахгүй. За тэгээ ханшиг ингээд энэ ловыг эвдэхээс нааш эвдсэний дараа биш дээ. Энэ ловыг эвдчихэд энд ингээд бидний market structure shift гэдэг зүйл хийчин те. Энэ market structure shift гэдэг зүйл хийж. Тэгвэл бидний бодол юу вэ гэхээр энэ хайр ороод онгод сэлдэж юм шүү дээ би. Тэ. Ийш ороод онгод сэлдэж. Би энд ингээд сэл арилжаа хийчмээр. За одоо энэ дээр ингээ хараараа таад маань хоёр дахь market structure shift-ийн төрөл гарч ирж шүү. Эхнийх нь болохоор өмнө үлдээсэн ловыг эвдэж байгаа бол дараачих нь болохоор failure swing хийгээд бишээ swing point short term low ч юм уу ямар нэгэн байдлаар swing low хийгээд буцаж retracement орж ирээд түүнийхээ swing low-ыг ахиж өөрө break хийж байгаа тохиолдолд энэ бол өөрөө бас market structure shift гэдэг ойлголт болно гэсэн. Failure swing market structure shift сайн. Тэгээ бидний ихэнх одоо бодол те ихэнх арилжаачид яадаг вэ гэхээр энийг market structure shift гэж үзчихэж байгаа. За одоо энийг эвдчихлээ. Окей, хаан ширүүн жоохон доош унах юм байна гэж бодож байгаа. Гэхдээ тэр хүмүүс хаана арилжаанд үлээдэг вэ гэхээр энд бид нар арилжааг хүлээгээд байгаа байхгүй юу? Энэ chart арилжаанд ормоор байна те. Энэ chart арилжаанд ормоор байна гэж бодно. Гэтэл нөгөө нэг яг энэ сүүлийн dealing range ингэж үүсчихэнгуудаа ханш яж ин амар хурд яг энийг retracement хийгээд буюу rebalance хийж ханш доош унаад ороод л шүү. Тэнгүүд л яг энийг эвдээд энэ market structure shift хийсэн дараа бид нар юу гэж бодох вэ гэхээр ханш энэ хаяг авахгүй байна. Энэ хаяг авахгүй байна. Энэ protected буюу хамгаалагдсан хаа юм байна. Дараагийн эндээс орж ирж байгаа хаяуд энэ хаяг авахгүйгээр энэний дор магадгүй шоржод энд үүсээ тагш доош унах юм байна гэж бодно гэсэн үг. Тэгэхээр бидний арилжааны оролт бол юу вэ гэхээр ханш дээш унаад дээш ороод ирлээ. Одоо энэ буцаж market structure shift руу орж ингуут эн чинь бидний нэг өмнөх mitigation block болчихж шүү, тийм үү? Mitigation block. Тэгвэл бид нэр эндээс оролтоо хийгээд stop loss-ыг энэний дээр тавина гэсэн үг. Энэний дээр тавих шаардлага байхгүй. Энэний дээр, энэ хаяын дээр. Яг л энэ бидний protected high болсон учраас. Одоо яг түрүүний нэг бол lock. Энэ buy-рууд энэ trap хийсэн шүү дээ, тийм үү? Одоо энэ талцсан sell-рүүд адилхан одоо хавханд орсон заяа. Тэгээ одоо юунд болцсон? Тэгээ хавханд орсон.
эндээс байтцсан ханшиг дээш юмж үзэн гэтэл ханш доош унаад ороод ирсэн. Тэгвэл тэр нөхдүүд яах нь ийшээ ороод ирэнгүүт за одоо би брейк нь болчих ийшээ ороод ир. Гэтэл ханш ийшээ орж ирэхгүйгээр буцаад доош унаад энийг авдчих. Тэнгүүл тэд нэр за тэг би арилж байгаа гаргая. Тэ энэ байтснаа энэ цээлтэн дүнгууд яаж ахаал нөгөө хөдөлгөөний улам хүчтэй байдал түргээд байгаа байхгүй доош. Сэлүүд. Маш тэ доош унаж. За тэгэхээр яг энэ артлын логикийн сайн ойлгох хэрэгтэй. Тэгвэл бүгд одоо жоохон байж байгаа энэ дээр чартн дээр маш сайн юу харна. Жишээ харна гэсэн үг. Тэгээд гол санаа нь болохоор энэ ханш өөрөө доошоо тэр бүсийг брейк хийхгүй юм байна. Одоо өмнөх ловоо буцаж ханш заавал эвдэх шаардлагагүй юм байна гэдэг зүйлийг л бид нэр сайн ойлгох нь хэрэгтэй байна. Тэгээд бидний оролтын боломж мэдээж энэ хаяыг авчаад бид нэр эндээс орж болно заяа. Энэ хаяыг хийж ханш уцч унж орж яадаг гэдэг. Энэ болохоор одоо low risk entry гэсэн. Low risk entry. Буюу бага рисктэй entry. Яг гэвэл энэ дэлжинд бидний stop loss энэ тал тавина шүү дээ, тийм үү? Тэ. Тэнгууд дараа нь энийг ханш ивдэд ороод ирлээ. Энэ одоо swing low-ыг ханш ивдэд market shift-ийг энд хийчлээ. Тэгвэл бидний арилжаа яах нь дараа нь энд орсон бол бидний stop loss-ыг энд тавьж болно. Гэхдээ илүү энд тавьж бас болно гэсэн. Зарим тохиолдолд энийг inducement хийсэн явц тохиолдолд бас байдаг. Тэ protected гэдэг юм нь ерөнхийдөө бол хамгаалагдсан high low бид нар заавал энэ dot-ны low аваад эвдсэн тохиолдолд харна гэсэн үг. За тэгэхээр одоо энд байна шүү дээ. За энэ түрүүний жишээ. За ханш бидний энд ингээд нэг swing low хийсэн байсан тийм үү? Энэ бидний swing high байгаад шүү дээ яг одоо тий. Swing high. За тэнгууд бидний бодол энд бас нартаа swing high candle хийсэн байна тийм үү энд? Swing high candle. 1 2 3 тий. За тэгээд ханш ингээд энд ингээд яг одоогийн ханшийн яг range бол өөрөө ингэж арилжаалагч тийм үү? Ингэж арилжаалагч. За тэгээд тэгсэн чинь одоо бидний яг бодол бол юу ингэдэг энэ swing high хийсэн чи одоо бид нар энийг эвдээ дахиад шинэ доор swing low хийнэ гэж бодож исэн чинь ханш тийм байхгүй ханш буцаж унж орж ирээд энэ fairly gap-ыг нөхөөд тий. За өөр энэ breaker ч юм уу тий. Энэ breaker руу орж ирээд ханш ингэ зогсоод юу хийж чинь бас swing low candle-ууд хийж тий. Swing low нь дахиад дээш идэж чинь. За тэгвэл бид нар энэ swing low candle-ыг харчаад эндээс long арилж орж болох нэ. Тийм үү? Болох нь. Эсвэл тий. Эсвэл энийг эвдсэн дараа. Энийг эвдээд одоо ардаа энд эвдэж штэ энд бодогоор эвдэж чинь тийм үү? Хүчтэй бодогоор эвдэж бид нэр түүнийг displacement одоо ямар нэгэн high low-ыг заавал бид нэр displacement хөдөлгөөн буюу хүчтэй low юм higher эвдсэн байх ёстой гэдгийг манайхан бүр тэр бол зүгээр одоо юу шүү заяа одоо яг арилжаан дээр одоо яг трендийг хүчтэй эвдэж байна break хийж байна гэдгийг яг одоо стандарт нь шүү заяа ерөнхийдөө бол хүчтэй одоо энэ ардаа 1 2 3 ийм том хүчтэй лаануудаар эвдэж штэ тэгэнгүүтээ яаж чинь эвдчихэд нөгөө нэг өмнөх swing low дээрээ swing high candle дээр орж яаж чинь support аваад тэгээд ханшиж өргөжлүүлээд цаашаа эвдэж. Тэнгууд энэ лов за магадгүй эндээс орж байгаа энэ лов ч гэсэн яаж чинь энийг бол авахгүй байгаа зү. Тэгэхээр энэ бидний protected love болчих чинь тийм үү? Тэ. Тэгээд яаж чинь ханш ицсэн байдлаараа тренд нэргээд дээш явсан байна шүү дээ. Тэгвэл энэ хөдөлгөөн бол өөрөө failure swing. Энэ хөдөлгөөн бол өөрөө failure swing болох нэ. За тэгэнгүүт шүү дээ. Failure swing маань өөрөө бас давхар mitigation болох нь. Mitigation. Энэ хөдөлгөөн бол өөрөө давхар mitigation тий. Яагаад вэ? Энийг энд ивцсэн тохиолдолд энд бол өөрөө яаж ин order block үүсэж штэ та хараарай. Ханшиг seller явуулсан. Буцаад ханшиг buy талд нь явуулж. Тэнгуул яаж ин sell buy хоёр нийлэхээр юу вэ? Order block тийм үү? Энэ танш ерөөсөө ийшээ нөхөгдөх шаардлага байхгүй. Энэ бүс өөрөө mitigation болсон гэж үзээд ханш битрээсэнд орж ирсэн ч гэсэн нөх энээс доошоо гүн орж ирэхгүй гэдэг санааг илэрхийлж тээ. Тэгээ уцаад дэш ирж. Энэ бол өөрөө failure swing. Энэ хөдөлгөөн бол өөрөө failure swing болж байна гэсэн. Тэгэхээр энэ болохоор short талдаа биш нөө long тал руугаа иргэсэн боломж. За бүгдээ short талын боломжийг харъя л да. За энэ өнөөс.
Тэгвэл биш үү? Бид нэр одоо яг энд ингээд арилжааны боломж ингээ харъя гэхээр бид нэр яг энийг ингээ эвдчихэнгууд энийг эвдсэний дараа л бид нэр ингээ арилжааны боломж харах гэдэг шүү дээ, тийм үү? Энд л бид нэр хамгийн сүүлд swing low, энийг эвдчихэж бид нэр арилжааны боломж харах гэдэг тийм. Энэ бидний swing high. Гэтэл би эндээс арилжаанд ормоор шүү дээ. Эднэрээс арилжаанд ормоор шүү дээ. Биднээс орохгүй л яаж орох юм? Тэгээ ийм гоё арилжааныхаа ийм том боломж алдаад шүү дээ. Яах юм? Ингээ харсан чинь тэгвэл энэний хувьд failure swing-ийг хаана ингээ харахаар failure swing нэг бол энэ байна. Бүр яг жижиг цагаар бол энэ байна. Тэгтээ бүр том зэрэг нь орол энэ шүү дээ наар тийм. За анх дээр харъя л та. За ханш ингээд нэг өвчтөд дээш дээр ороод ирсэн тийм үү? За ороод ирсэн. За мэдээж энэ өмнөх хаа яваад байгаа тийм. Энэ хааяг ханш авч байгаа. Энэ хааяг ханш авч байгаа. Түрүүний хэлдгээр. За энэ хааяг ханш авчаад энэ хааяг ханш авчаад одоо тэгээд ханшиг бид нэр энэ ловоос ханшиг босоод дээшээ явна гэж бодсон тийм үү? Дээшээ явна гэж бодсон. Гэтэл ханш тэгсэнгүй. Унж орж ирээд юу хийж ийн? Энд бид хамгийн сүлжээ. Одоо та хараараа энд ингээд за энэ тамгасл swing high candle хийсэн юм тийм үү? Энд swing high candle хийчээд за энд ингээд ханш энд swing high candle байна тийм. За тэгтээ бүгдээр яг энэ чи өөрөө тэрэнд ингэж орж ирээд шууд энэ хүртэл унж байгаа юм чи энийг өрөөсөө авахгүйгээр би энэ сүлийн swing high авъя заа. За тэнгуут бидний бодол юу гэдэг энэ swing high candle-ыг үүсгэж байгаа swing low candle хаана юм бэ гэдэг асуулт гарч тийм үү? Тэгвэл энийг үүсгэж байгаа swing low candle за ялангуяа эндээс орж ирээд яг энэ хөдөлгөөний swing low candle хаана ингээ харсан чинь энд дэвш таартай энд энэ намайг сүлж swing low candle тийм үү? Тэгвэл бид нэг бол энийг эвтгүйд тэ энийг эвтгүйд бид эндээс арилжааны боломжийг хань гэсэн одоо эндээс за юу гэсэн үг юм бэ гэдгээр одоо их харъя. Яг түрүүний нөгөө нэг жишээн дээр хардаг юу гэсэн үг. Одоо энэ тэ одоо энэ бидний арилжааны боломж бол нэг бол шүү дээ. Яг энэ тохиолдолд нэг бол бид эндээс арилжаанд орж болно хэрэг чадвал. Гэхдээ илүү найдвартай market structure shift хийлгэсэн. Одоо өөрийнхөө үлдээсэн ловыг энд нэг high үсгээд swing low үсгээд swing low буцаагаад эвдсэн тохиолдолд бид эндээс арилжааны боломжийг харж болох нэ. Энийг болохоор бид market structure shift гэж үзэх нэ. Мөн тэгээд энэ маань өөрөө бидний mitigation болж байгаа юм байна. Mitigation block тий. Mitigation block болж байгаа юм байна гэдэг санааг илэрхийлнэ гэсэн үг. За тэгээд тэгвэл одоо яг энэ жишээн дээр харсан чинь бидний mitigation өөрөө альнаас аль хүртэл үсэж байна. Энэ үсэж таартай энэ. Энэ өөрөө бидний mitigation үсэж тийм үү? Яг энэ хөдөлгөөн. Энэ бидний хамгийн сүүлд эндээс унж орж иж байгаа swing low энд үсгсэн, мөн эндээс үсгсэн swing high энд үсгсэн. Энэ swing high явсараад swing low-ыг энд эвдэж чинь тийм үү? Яг энийг эвдэж байна. Тэгвэл эндээс цааш бид энийг өөрөө энэ хөдөлгөөнийг өөрөө бид юу гэж үзэх гэсэн үг. Market mitigation block тийм үү? Яг одоо энэ үсэж байгаа. Тэгээд бид энэ хаяыг энэ хаяад орж авахгүй. Тэгэхээр би эндээс арилжаанд орж болно. Яг л энэ чинь market structure shift доор хийцэн жижиг цагийн. Failure swing market structure shift ч манай хан тэрийгсэн анзаараа. Тэгэхээр одоо бид ерөөсөө энэ хаяыг авахгүй. Энэ бол protected high болсон тийм хамгаалагдсан high учраас бидний арилжаа эндээс орсон ч гэсэн stop loss энэний дээр тэгээд TP-гээ буцаагаад доошоо харна гэсэн үг. За тэгээд энэ юусоо биш дээ. Одоо юу гэдэг ингээд та ямар ч өмнө нь ингээд ямар ч high time frame хөдөлгөөн байхгүй тохиолдолд ингэж харахгүй шүү дээ. Тэгэхээр ч одоо ийм асуулт гарч ирж шүү дээ. За тэгэхээр шүү дээ. Тэгэхээр үгүй тренд одоо юу том цагаа хараагүй, том цагийн reference point-уудаа хараагүй байж хөдөлгөөн дунд ийм зүйл үүсчээд одоо магадгүй энэ нэг том цагийн хөдөлгөөн бүр том цагийн тренд бүр энэ дээр байлаа гэж бодлоо өдөр бүр энэ дээр ханш одоо тэгээд те эндээс ингээд дээш өсч энэ liquidity-рүүд ярьж байгаа ч юм энэсгүй бол одоо интернал ч юм уу те ямар нэгэн зүйл байла. Тэгвэл бид нэр одоо бидний төсөөлөл бол юу гэж харах вэ гэхээр эндээс энэ явах нь төсөөлөл ингэж яваад өгдөө шүү тийм үү. Гэхгүйгээр high time frame байхгүй энэ яг хажууд нь байхгүй энэ дээр мэр байхад авчиж яг ингээд тренд эсрэг high time frame руу явж байгаа хөдөлгөөний эсрэг ханш руу ингэж энэ failure swing байна гэж ороод буцаагаад нэг ингэж ийм хөдөлгөөн ороод ирэн готл тэр үед одоо өө энэ ч юустай ажиллахгүй байна гэж тэгж бити бодороо тэгж бодохгүй шүү. Заавал том цаг бидний хамгийн нэгт чухал зүйл юу вэ гэдгээр том цагийг хаана гэдгийг ихлэ тодорхойлно гэсэн. Том цагийн reference point буюу одоо тэр том цагийн liquidity, том цагийн order block, том цагийн mitigation том цагийн тэ одоо юу гэдэг failure gap тэ тэд нар хаана байна. Тэгээд тэднийг
Харж тэднэр лүү чиглэсэн тэднэрээс эргэж байгаа ийм хоёр арилжааны сетапыг бол бид нар хүлээн гэсэн үг байна шүү дээ. Тийм арилжааны одоо трендийн эсрэг эргэж байгаа трендийн одоо institutional swing point-ууд хаана үүсч чинь гэдгийг хараад бид нар арилжаанд орно гэсэн. За тэгээд ханш ингээд ийшээ орж ирээд ийшээ орж иж байгаа хөдөлгөөнүүдийг бид нар яхаа шорт арилжаа сонирхоод тэгээд энэ хай дээр stop loss-о тавиад энэ хай авахгүй ахаад доош унах гэсэн. За тэгээд биш үү. Тэгээд унж байгаа ч гэсэн өөрөө бас их сонирхолтой. Эн чинь яаж ундаг вэ гэдгээр бас их сонирхолтой заяа. Одоо та хэд нэг иймэрхүү тохиолдол бас байсан байх гэж бодож байна. Ямар тохиолдол вэ гэхээр өмнө нь штэ одоо нэг ханш ингээд те одоо pyramid discount zone байгаа заяа. Pyramid discount zone. За ханш ингээд бид нар одоо ингээд эндээс ингээд ханш ингээд доо дээрээс унаад ингээ ороод ирсэн заяа. Биш ийм. Sorry ийм жишээ. Одоо ханш ингээд дээш өсч орж ирсэн. Дээш өсөө ороод ирсэн. За энд нэг хай үлдээснээ босч унаад нэг хаяа аваад заяа. Энэ хаяыг аваад тэгээ ханш биш дээ. Тэгмэд бид нар одоо эндээс ингээд яг ингээд арилжааг ингээд харах гад хүлээгээд идэг. Шорт арилжаа сонирхмоор нь шүү дээ, тийм үү? Тэ? Ми чи мэдээж эн чинь ингээд нэг өмнөх одоо экстернал авцсан, тийм үү? Экстернал авцсан. За одоо тэгээд буцаж бид надад бол бидний арилжааны боломж бол ерөнхийдөө бол интернал руу харсан арилжааг сонирхно шүү дээ. Энэ дээр бол ерөнхийдөө бол бүр арга байхгүй, тийм үү? За гэтэл зарим тохиолдолд ч дааш ингэдэг. Ингээл тэгснэ штэ ингэж хийсэн. Пүн ингээ оноод болтлоо. Ингээ оноод ордог. За энэ жишээ харна бүгд харъя. Тэг яг энэ штэ нарт яг энэ. Энэ хаяг аваад бидний бодлохороо тэгвэл энэ экстернал ийшээ орж ирнэ. Бишээ. Энэ дундаас бид нэр лонг арилсан нөхөн гэтэл ингээ эргээд ороод ирдэг. За өөр. Шорт талдаа. За лонг талдаа ч ялгаагүй заяа. Лонг талдаа ч гэсэн. Лонг талдаа ч гэсэн одоо биш бид нэр одоо яг энэ ингээ бас нэг амар гоо жишээ нэг одоо сайн нөгөө нэг 2000 пип өсгтөө үлдээсэн лонг заяа. Энэ. Бидний swing low хаана байгаа? Энд байгаа. Энд байна. Биш энэ доороо swing low байна. Тэгэд энийг үлдээж байгаа swing high маань өөрөө энд байна. За тэгвэл одоо бидний хахад энд ингэж swing high эсвэл бидний боломж юу вэ? Бидний бодол юу вэ? Би энэ daily range татаад энэ daily range өөрөө bearish байна. Bearish daily range те. Ер нь ханш бол одоо доош external руу дайрна гэж бид нар бодно тийм үү одоо эндээс. Гэвь бид нар ингэж арилж байгааг эндээс external руу дайрныг ханш ингэж амар гоо арилж байгаа short орцсон явж исэн. Гисэн чинь ханш өөрөө эндээс short явахгүйгээр бишээ short явж байгаа мөртлөө эцсийн байдлаар энийг авахгүйгээр ханш цад reversal хийж байгаа тохиолдол байна. Энэ ч л нөгөө failures ингэ байна шүү дээ. Тэгмэд бидний энэ дээр арилжааны боломж бол юу вэ гэхээр за энэ дэр ингээ яг олон цагийн хамаарлыг тодорхойлоод олон цаг дээр ингээ арилжаа харж бүр энийг бүр ингээд те одоо түрүүний бидний ихний нөгөө нэг breaker swing point гэдэг ойлголтоор те turtle бүр харж арилжаанд орж болно. Энийг ингээ liquidity авцсан. Тэгэхээр одоо би энийг эвдэхэд тань шиг дээшээ арилжаа эндээс хийнэ гэдэг те. Гэхдээ яг том цагаар нь харуул бидний арилжааны боломж өөрөө хаана гэдгийг энийг авч байгаа байхгүй. Энэ хаяг хийсэн тохиолдолд бид нэр эндээс л арилжааг харж тийм үү эндээс дэшээ арилжаа харахаас аргагүй байна тийм. Тэгэхээр ийм байх шүү. За failure swing гэхээр би бас өмнө нэлээд энийг сураад нэлээд гой хөдөлгөөнүүд үзүүр дээр нь байж авч чаддаг болсон. Үзүүр дээр арилж байгаа. Ялангуяа одоо тренд юу гэдэг одоо өнөөдөр өчтөрийн хөдөлгөөн шиг одоо өчтөр бол яг үнэхээр жоохон over тийм trade хийцэн. За тэгээд ханшиг бол дахиад нь доош энийг авнаа. Энэ бас өмнөх ингээд low end байна гэж бодсон. Гэсэн чинь ханш өөрөө ингэ жоохон том цагаар харсан ч биш дээ. Энэ хүчин өөрөө бас энэ лов авахгүй энэ бас фейлердэд байгаа юм шүү дээ санаад ирж байгаа байхгүй том цагаар харангууд. Mitigation биш энэ turtle soup хийц. Тэгвэл turtle soup хийсэн бол turtle soup-ийн дараа заавал failure swing орч ирвэл энэ бол institutional swing point. Liquidity авцсан. Тэгвэл бид энийг дахиад энэ доошо liquidity авна гэж бодсон чинь тийм байхгүй. Энэ бол өөрөө failure swing байсан. Энд fade энэ turtle soup хийж гин тэ энэ turtle soup хийсэн энэ failure swing хийж гин тэгэхээр одоо ханшийн дараагийн хөдөлгөөн бол ерөнхийдөө бол энэ хайроо дайрсан хөдөлгөөнүүд явна гэдэг одоо бидний дараа 7 өдрийн bias эндээс ингээ гараад ирж штэ тийм үү.
Одоо тэгвэл энэ failure swing юм байна. Тэгвэл энэ failure swing бол одоо бид нэр ингээд ийшээ харсан арилжаануудыг хийх юм байна гэдэг санаа нь тий. За тэгээд одоо тэгэхээр энд failure swing. За тэгвэл failure swing-ийн дараа үүсэж байгаа turtle soup-ийн дараа үүсэж байгаа failure swing-д дандаа өөрөө бидний оролтын боломжууд байна гэсэн үг. Одоо энэ эдэд дандаа оролтын боломжууд. Break хийлээ оролтын боломж. Одоо тэгээд дахиад энд үүслээ. Break хийлээ. Одоо дахиад үүдийн дараа нь дахиад энд ингэ орж байгаа л оролтын боломж байх нь шүү дээ, тийм үү? Одоо энийг болохоор ирээдүйд дандаа бүгдээр цаг хугацаанд ирэхээр turtle soup-ыг илүү нарийн цаг хугацаанд дээр ойлгож байгаа session дээр ойлголтууд дээрээ нэмж үзэх гэсэн үг.